Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагаас гаргасан сүүлийн судалгаагаар Монгол улс номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрээгийн өвчлөөр 3 дугаар байрт орж, сүрээгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр тодроод байна. Мөн Монгол улс сүрээ өвчний тархалтаар дэлхийд 10 дугаар байрт жигсэж, нийгмийн эрүүл мэндийн тулгымцсан асуудал хэвээр байна. Сүрээ гэхээр хүмүүс уушин өвддөг. Тэгээд сүрээ өвдсөн хүн бол нэг хатвартай гэж ойлгоод байдаг. Тийм бол биш. Сүрээгээр бол ямар ч идэвхтэй бол өвдөж болдог. Хүндрээд ирэхээр одоо эхлээд өвдөх үедээ дөнгөж уушин сүрээ гэсэн бол эмчилгээ тасалдах, эмчилгээ үр дүнг олсонтой холбоотойгоор бусад одоо бүх их хэрэгтэнтэй сүрээ тахаж олон ирснийг өвчлүүлэх ийм тохиолдол нэлээд гардаг. Нийт сүрээгээр өвдсөн тохиолдлын нэг 60-аас дээш орчим бол уушны сүрээ эзэлхийг анх удаа 30-40% бол бусад эрхний сүрээ эзэлнэ. Тархины бүхүүлийг хамарсан сүрээ бид нарын сайн мэдгээр менингит гэж ярьдаг л та. Энэ үед бол толгой удаан хугацаагаар өвдөх, хүчтэй өвдөх, өндөр халуурах бүр цаашаа хүндрэх юм бол ухаан алдах, татагдах юм шиг тэмдгүүд ажиллагдана. За арсны сүрээ гэж байна. За арсны сүрээ гэх юм бол нэг арс маань эдэгдэх, арсан дүүр туурал шахууд гарах, энэ туурал шах маань эдгэрхгүй удаан хугацаагаар явах гэдэг юм уу? Ийм үйлдэлүүд гарна. За яс үе мөчний сүрээгээр өвдөх юм бол тухайн ясны хэлбэр алдагдана, хөдөлгөөн хязгаарлагдана. За хавтан, улаан, өвсөн, за улмаар одоо ясны одоо нэг хэвийн бүтэц алдагдаж ирдэг. Манай улсад жил тутамжаар 4,030 хүн сүрээгээр өвчиж, 200 гаруй хүн энэ өвчний улмаас амнаас алдаж байгаа халдварт өвчний дотор 1-р байрт ордог. Бусад орны хувьд дархлаасуултай өндөр настай хүмүүс сүрээгээр өвчилдөг бол манай улсын хувьд эд хөдөлмөрийн насны нийгмийн идэвхтэй харилцаанд байдаг залуучуудын төвд тархал хамгийн их. Сүрээгийн эмчилгээ хийхэд хугацаа их шаарддаг. Тухайн одоо нэг хүн сүрээгээр өвдсөн байлаа гэхэд яг энэ 6 сар юм уу, 18 сар юм уу, 24 сар юм уу, яг энэ эмчилгээтэй л анхаарал хандуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхэд манай одоо хүмүүсд бол тийм боломж бага байгаа. Яад бага байгаа юм бэ гэхээр энэ ч одоо дандаа нэг ажил хийдэг, сурдаг, яг хөдөлмөрийн идэвхтэй юм насны хүмүүс маань илүү хөвчтөн сүрээгээр өвддөг. Тэр хүмүүс маань ингээд эмээ яваад эхний 1-2 сар болно. Зөөрөө багсаа гай болдог. Тэгэхээр нэгдүгээр би өөрөө гайхамшигтай гэж боддог. Хоёрдугаар нэг аргийн одоо нийгмийн дэмжлэг байхгүй байгаа байхгүй юу? Одоо энэ хүмүүс маань ажил хийх шаардлага гардаг тий. Арг ирээд хижээ шаардлага гардаг. Орлого одоо олох юм тий. Одоо хэрэгцээнүүд байна шүү дээ. Ийм шаардлага бас нэг ажиллаа хийн, сургуулаа сурах гад ингээд ийм хажуугаар нь тий нийгмийн шаардлага гараад байгаа. Тэгээд нийгмээс одоо буюу одоо төр захираас үзэж байгаа дэмжлэг бага байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүс маань одоо амьдрахын тулд одоо ингээд эмчилгээгээ заримдаа хаях таслах асуудал гараад байна. Тэгээ юу нь сүрээтэй өвчний бүрэн төгс эмчилгээ гэвэл яаж ч яах вэ? Нийгмийн оролцоо, нийгмийн тусламж дэмжлэг, арга гэрийн дэмжлэг, зөв ойлголт, сургууль сурталчилгаа, зөв хандлага, зөв мэдлэг аюул их чухал. Хэн арга гэрийн дэмжлэг сайтай байна те тэр хүний эмчилгээний үр дүн илүү байх боломжтой. Манай улс олон улсын доод байгууллагатай хамтран өвчлөлийг бууруулах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг тогтмол хийдэг. Мөн сүрээг эрт илрүүлэх үзлэхийн үүлэн технологиг нэвтрүүлснээр 96 дээр шууд онцтой авах боломжтой болсон. Иймд иргэд жил бүр тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгийг онцлох нь зайлшгүй авах хэрэгтэй. За энэ уушны зураг байна тийм ээ. Хайцангуу зөв авцсан байдлаар зөв юм зураг байна. За энэ хүний эвс өдөр өөрчлөлт хаана? Юу нь 100 уушиг хайцангуу сүрээг өөрчлөлт гайгүй тийм ээ. Гэхдээ 100 уушны доод талбай бол тод жигд биш нэгтгэс хоолнуудтай хамгийн гол эвэг өөрчлөлт хаана гэхээр энэ баруун уушны дээд дунд талбай нийлүүхүүд нь хамарсан тод жигд биш нэвтэс өдөртэй байх нь шүү тийм ээ. Маш их чихтэй харанхуу тий агаарчултгүй орчинд ингээд удаан ажиллаад ах юм бол тэр хүмүүс илүү сүрөөрөдөх хандлага бий. Удаан хугацааны туршид өдөр болгон сүрийг иймийг үжиж эдгэрэх боломжтой байдаг. Тэгэхээр зарим хүмүүс маань одоо янз бүрийн шалтгаанаас болоод ч юм уу эсвэл эмийн шалтгаан одоо юм угаасаа хашгираад ч юм уу энэ удаан хугацаанд өдөр болгон тасралтгүй ууж байх ёстой тэр эмийн эмчилгээгээ таслах асуудлууд нэлээд гардаг. Энэтэй холбоотойгоор эмийн эмчилгээ нь үр дүнгүй болох өөдөө таашрах иймэрхүү асуудлууд маш их гардаг учраас сүрээ маань хүндэрдэг. Ер нь л өөрийгөө эрүүл байхын тулд одоо олхон болгон амьдралын зөв хэм маягт суралцах
мэдээлэл гараад байгаа л да. Ямар ч өвчин эрт онцлогдоод зөв эмчлэгдэх тусмаа бүрэн төгсөж ирэх боломжтой. Өвчний эхлэл ихэнх тохиолдолд аажим явагдах бөгөөд хэдэн 7 хоног үргэлжлэж болно. Хэрвээ та 2-7 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, ядрах, жим буурах, хөлрөх, халуурах, хоолнд дүрмий болох, цээжээр өвдөх, амьсгаадах шинж тэмдэг илрүүл тэр даруй эмчилж хандаарай. За өнөөдөр сүрийн өвчнөд тэмцэтгэлийн нийтүүдэд тохиож байгаа учраас энэ өдөртэй холбоотой бид зочдыг студид ирсэн. Юуны төрөнд төсөгч та бүхэндээ студид ирсэн зочдод танилцуулъя. Ингээд төрийн засгийн албаагчдын нэгдсэн эмнэлгийн дотрын ахлах зэргийн эмч Харин Донглог, Өсүүдийн сүрээ, уушин эмч Боловсрон нар өнөөдөр бидний урьдчилан авч иржээ. Өглөөний мэндийг хүргэе. Дэлхийн нийт дээр сүрийн өвчнөд тэмцэхийн өдрийн мэндийг бас та бүхэнд олгуулъя. За сүрээ гэхээр хүмүүс мэднэ ямар өвчин бэ, хэр хугацаанд эмчлэгддэг вэ, ерөнхий мэддэг, мэдгүй бас олон хүмүүс нэг юм байна. Тэгэхээр юуны төрөнд өнөөдөр энэ өвчнөд тэмцэх дэлхийн нийтүүдэд тохиож байгаа учраас сүрээ гэж ямар өвчин бэ, эдгэрдэг өвчин үү, эдгэрдэггүй өвчин үү гэдэг талын мэдээллийг юуны төрөнд өгөх зүйтэй байна. За сүрээ гэдэг нь бол нянгаар үсгэгддэг. Амьсгалын замаар агаар туслаар дамжин халдварладаг. За нийгмийн халдварт өвчин хэдий тийм боловч эмээ зөв таслахгүй болсноор эдгэрдэг өвчин. За тэгэхээр халдварт өвчин байх нь гэхдээ эмчилгээ эмээ зөв хийх юм бол эмчлэгдэнэ гэсэн үг тийм ээ. За сүрээ өвчнөөр голтуу ямар насны эсвэл ямар ажил мэргэжил хийдэг ямар хүмүүс их өвчлөөд байна. Үүнд ямар шалтгаан байна. Энэ талаар та мэдээлэл өгвөл. Манай орны хувьд бол бусад орнуудаас жоохон ялгаатай. За Жишээл хөгжингийн орнуудад нас ахсан тийм хүмүүс өвчлөдөг бол манай оронд бол харамсалтай хөдөлмөрийн эд насныхан, өөрөөр хэлбэл 18-45 насныхан нийт өвчлөгчтэй баг талын эзэлж байна. Тэгэхээр энэгээр жоохон ялгаатай гэж ойлгож байна. яагаад юм болоо? Энэ шалтгаанд бол айгүй их олон шалтгаануудыг нэлж болно л да. Жишээлбэл сүрээ нийгмийн өвчин гэдэг ариун томлог хэллээ. Тэгэхээр нийгмийн асуудал энэ залуучуудад их байна гэж ойлгож байна. Нөгөө ажилгүйд ядуу стресс бөхөмбөл харц зуршил гэдэг олон зүйлийг нэрлэж болно. Энтэй холбоотой тайлбарлаа. Сүрээ өвчин туссан гэж бодлоо гэхэд эхлээд ямар шинжилгээнд тухайн хүний бие дэлгэрдэг хүн өөрөө шууд мэдэх боломжтой эсвэл заавал эмчэд очиод эмнэлэгт очичээд мэдэх үү? Энэ уушиг сүрээ өвчин ихэвчлэн уушиг гэдэг л дээ. Гэхдээ бас уушигны бус эрэгтний сүрээ гэж бас байдаг. Хүний арьс үс хумснаас бусад бүхий л эрэгтний сүрээ байдаг гэж тооцож байгаа л да. Тэгэхээр аль эрэгтний сүрээ гэхээс их хамаарна. Бид нар бол ихэвчлэн уушигны сүрээ халдвартай байдаг учраас инээл гоцоо төөрөл ярьдаг гэсэн. 14 хоног буюу түүнээс дээш хугацаагаар ханиалгасан зэрэгтэйчүүж сэргийж байж байна юм. Цээжээр өвдөх, халуурах, сул халдвар ялангуяа шөнөөр хөлрөх энэ шинж тэмдгүүд бол сүрийн хамгийн түгээмэл эрх шинжүүд байна. Сүрээтэй байж магадгүй гэдэг бодол хүний толгойд орж ирэх тэр үед эмнэлгийн байгууллагт хандах нь ер нь хэр хугацааны туршид эмчилгээд үргэлжилдэг вэ гэдэг хүмүүсийн хамгийн түрүүний асуулт байдаг хэл та. Тэгэхээр хүн болгоны биеийн онцлогоо шалтгаалаад харилцаа адилхан баг. Гэхдээ тодорхой дээд хугацаа ч юм уу хамгийн богиндоо тэр хугацаанд эмчилдэг боломжтой гэвэл та ямар хугацаа заах вэ? Ер нь бол 6 сар. Тэгээд цаашдаа энэ дасалтай хэлбэрээс шалтгаалаад 2 жил хүртэл байна. Тэгэхдээ тухайн хүн сая боловсрон хэмжээ хэлдгээр 2-7 хоногоос дээш хугацаагаар ханиалгаад оройдоо жоохон халуураад баг зэргийн тураад байгаа үедээ бол хизээч би сүрээ тусчлаа гэж боддоггүй. За би хатгаа авсан юм уу? Эсвэл надад нэг юм хэвэн биш байна гэд уушны хэмжээд юм уу? Дотрын хэмжээд ханддаг эхлээд. Тэгснээр цаашдаа ойлгох тэр юм байна. Тэгэхээр хугацаа алдаад байх гэсэн үг байна тийм. Яг ялгаа нь юу бах вэ? Жишээ нь ингийн ханиад эсвэл ямар нэгэн халдвар төвчөө авчихсан ч юм болоо ядар сулдаад байгаа юм болоо гэж хүн өөрөө онцлох юм шиг юм байна. Гэтэл сүрээ арай нэг онцлог шинж чанар бид илэрх зөвхөн юм байна. Сүрээ бол ер нь 14 хоногоос дээш хугацаа ханиалган хугацаагаа хугацааны дүрчилж хоёрдугаар биеийн жин алдна. За ер нь бол хөлрөх. За тэгээ ялангуяа оройдоо баг зэрэг бие харцаа халуурах. Тэгээ хүмүүс бол тайлбарлахдаа ингээд ярьдаг бие харцаад байна гэж. Иймэрхүү завар илэрч байгаа тохиолдолд нэн даруй амжилт хандаач. Тэгээ холбогдох шинжилгээнд өгснөөр их доншлох боломжтой шүү. Альва нэг өвчнийг их доншлох, урьдчилан сэргийлэх ер нь цаг алдахгүй байх юм шиг бол тийм ээ. Халдварт өвчин шүү дээ. Яг яаж халдаад байна? Өөртөө яаж урьдчилан сэргийлэх буюу сүрээ тусахгүй байхын тулд хүмүүс ер нь юу хийх ёстой вэ? Яаж амьдрах ёстой вэ? Бид нар энэ жил
юуны өвгийн өмнө ярих гэж мартчихлаа. 3 сарын 24 шүү дээ. Энэ өдөр чинь 1882 онд энэ өвчнийг үүсгэснээ одоо өвчнийг үүсгчид нээснээ зарласан өдөр байдаг байхгүй юу? Роберт Кох гэдэг нэртэй өдөртөө хүн. Тэдтэй холбоотой өнөөдөр ийм арга хэмжээнүүдийг яриад байгаа. Хамгийн чухал асуудал энэ өвчний сэргийлэх зүйл байна. За сэргийлэх аргуудыг өрмөц болон өрмөц бус арга гэж хоёр хуваачдаг. Өвөрмөц болоо өвөрмөц бус. Өрмөц арга гэдэг чинь нөгөө хүүхдүүдэд төрмөгцөө ингээд мөрөнд нь тариад байдаг. Вакцин. За энэ бол хүүхдүүдийг хүн хэлбэрээр өвчлөхөөс 100% хамгаална. Тэгээд ач холбогдол өндөртэй өсөд бусад хэлбэрийн одоо сүрийгээр өвчлөөс 80-аад орчим богино хамгаалдаг. Тийм бас ач холбогдолтой зүйлс. Дараагийн нэг өвчлөхгүй байх асуудал ер нь бол хацгүй эрүүл хүн бол сүрийгээр өвчлдөггүй. Одоо амьдралын зөв юм яриад эхлэх юм тийм. Сүр өвчнгөө өөрөө ингээд хичээгээд яваад байгаа хүмүүс шүү дээ. Тийм хөвчшөлгүй зөв хоолн тасал өдрөнөө хийн ямар нэгэн өвчин бол ерөөс өвчин тусахгүй. Бусад тохиолдолд арай өөрөөр яригдана. Одоо далд сүрий гэж бас ялгаатай зүйл байдаг. Манай орны хөдөлгөөч тархалт ихтэй орно. Тэр баг 3 хүнсний нэгэн сүрийг халдвар төрчихсөн байдаг. Бас хамт тавьсан тийм. Тэр манад бол 3.3 сая хүн байна тийм. Баг 4 чихсэн. Тэр саяны 100 мянган хүн халдвар төрчихсөн байна. Гэтэ бүгд өвчлөхгүй байсан. Тэгээ цөөн хэдэн өвчлээд байгаа жилд нэг 4 мянган өвчлээд байна гэдэг чинь бас баггүй тоолтой манай орны хувьд бол тэгэхээр бусад энэ 1.1 сая хүнд бол өвчлүүлэхгүй арга чаргыг одоо усаар бодож байна. Тэгэхээр далд сүрийн хэмжлэгээ гэж зүйл гарч иж байгаа. Энийг манай орны шатаар хийх. За сүрийн өвчин үүсэх олон шалтгаан байна. За төсний сэргийлэх талаар ярьлаа. Мэдээж эмчилгээг бид 6 сараас 2 жил хүртэл хугацаанд үргэлжлэдэг гэж ярьлаа. Эмчилгээ гэхээр эм уух гэж маш олон хүмүүс ойлгодог тийм. Үүн дээр нэмээд ямар эмчилгээ байх вэ? Тухайн хүний шалтгаалс юу байж болох вэ? Жишээ нь өдөр тутмын хоолны дэглэм ч юм уу, дасгал хөдөлгөөн хийдэг ч юм уу. Энэ талаар та зөвлөв. За сая боловсролын эмч жилдээ бол 4000 орчим хүн сүрээр өвдөж байгаа. За бид нар энэ одоо өвчж байгаа хүмүүсийг одоо аваад үзэхээр тэргүүлэх одоо хит хитэн хүчин зүйлүүд байна л да. Нэгдүгээр хамгийн нэгдүгээр хоол тэжээлийн тогтмогшил. За хоёрдугаарт бол арх, гуравдугаар тамхины хэрэглээ, дөрөвдүгээр тал чихрийн шижин. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар тавдугаарт бол хүний дархал хомсдол вирусын халдвартай хүмүүсүүд бол манай орны тухайд хор тавдартай хүмүүс бол эзэж байна. Тэгэхээр бид нар одоо хэдийгээр нөгөө имээ уугаад одоо 6 сар 2 жил хүртэл хугацаанд нэмжлэгдэн гэж байгаа боловч хор цувшлаас татгалзах чанартай хоолнд одоо идэж уух тийм ээ амьдралын зөв хэв маягтайснаар одоо өвчний эмчилгээг бол одоо төгс хийх бас боломжтой шүү. Сүрээгээр өвдөөд Үнэхээр эмчилгээгээ цаг алдахгүй эмчийн заавар зөвлөхөний дагуу эмээ уугаад эмчилгээгээ хийгээд явах юм бол бүрэн эмчлэгдэнэ л гэж өөрөө хэлсэн шүү дээ. Сүрээ туслаа гэхээр хамгийн түрүүний тухайн хүнийг харж байгаа өнцөг жин алдчихна турчин гэж хараад байдаг шүү дээ. Нөгөөтэйгөр хүмүүсийн дунд яриа гардаг те. Сүрээгээр өвдөхөд бусад бүх эд эрхтэнд халддаг. Бусад бүх эд эрхтэнд өвчлөлт хийгээд. Энэ юу нэхэр өндөр мэдээлэл яагаад гэж бусад эд эрхтэнд халттлаа хүндрэх болов. Хүндэртэл нь одоо тоохгүй яваад байна гэсэн үг юм. Сая ярьсан тийм уушины бол уушины бус эрхтний сүрээ гэж энэ хугацаа алдчихсанаас сүрээгийн микробактери бол хөлийг цусны эргэлт дээр ч юм уу тунгалгийн эргэлт дээр ингээд бүхий тарах боломжтой. Жишээлбэл уушины сүрээтэй нэмээд булчирхаан сүрээ, урмын хасны сүрээ, гидсний сүрээ гэх мэт олон эрхтний ямарсан сүрээ бас тохиолдох боломжтой. Тэгээ ингээд өсөр хилээд ингээд тараад байдаг байхгүй. Одоо яг хадар шиг энэ удаа нэг талдаа дээш дэш өсөр хилээд ургаад байна гэсэн үг шүү дээ. Энэ хадруу хүний өөрийнх нь эд эрхтэн боловч бусд нь сүрээ бол гадны одоо бактери шүү дээ тийм үү. Тэр хугацаа алдах гэдэг зүйл одоо хамгийн чухал яригддаг ах шиг байна. За нөгөөтэйгөр бол одоо эмчилгээгээ дундаас хайх гэдэг бол хамгийн бол байж болохгүй зүйл байгаа даа. Өмнөх бүх эмчилгээ нь одоо байх болчихно гэж ойлголоо. Тийм ер нь бол тэрнээс гадна юм тесэрч чинь одоо тухайн ууж байгаа юмдээ үйлчлэхгүй болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр илүү хүчтэй, илүү олон юм уух болно, илүү удаан хугацаар уух болно тийм ээ. Бас гаж нөлөө зардал өндөр болно гэх мэт юм зөнд асуудал гардаг. Манайс та бүхэн ирж байгаа өвчтнүүдээс аваад үзэхэд ер нь хөөсөөр харилцаа адилгүй байдаг юм болов уу? Одоо 18-аас яг эд ажиллаж хөдөлмөрлөх насныхан байгаа гэж шүү дээ тийм. Тэгэхээр үүнд одоо та бүхэн хэрэг зөвлөгөө өгвөл энийг нэг болоод өгөөч юм. Магадгүй хорц өвшил хамгийн түгээмэл том шалтгаан байна гэж хараад байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр одоо сүрээгээр өвчилж байгаагүй өвчлөхгүй байхын тулд юу хийх ёстой юм бэ?
За яг манай эмнэлгийн тухайд бол яг зэрэг цагдаагийн байгууллага одоо эрэгтэй хүс голдуу одоо байдаг шүү дээ. Тийм. Одоо онцлогоос шалтгаалаад яг одоо би эмнэлгийнхаа тухайд авч үзэх юм бол эрэгтэй хүстэй хамгаалж байна. Тийм. Магадгүй энэ орсон шилтэй холбоотой байхад бас үгүйсэхгүй. Нийт тоо хэмжээ нийт тоо гэсэн ажиглан манай орон дүүрний доор хаяж харж 15% эрэгтэйчүүд эзэлдэг. Тэгээ эрэгтэйчүүд дотроос нь хараад үзэхэд бас л нөгөө гэрүүл байхгүй эсвэл одоо гэрүүл салдуулсан эсвэл архины ямаралтай тамхиталтын хувьд бас эрэгтэйчүүд давмгай байгаа шүү дээ тийм үү. Гэх мэт энэ олон хүчин зүйлээс хамаарат эрэгтэйчүүдийн сүрийн өвчин их байдаг. Энд таслын өвч ажиллах. Сүрийн өвчин халдварладаг өвчин юм. Тэгэхээр сүрийн өвчнөөр өвчлсөн тохиолдолд тухайн хүн өөрийгөө хэрхэн тусгаарлах юм бэ те? Бусдад халтаахгүй бол юу хийх ёстой юм бэ? Сүрийн өвчин гэхээр одоо нийгмийн нэг ойлголт байдвал шууд халтна. Шууд халтна. Гэтэл бол сүрийн болго хаагддаггүй. За. Халтдаг гэд хоёр юм байдаг. Уушгийн бус эрэгтний сүрийг ерөөсөө халдах боломжгүй. За. Уушгийн сүрийн тал нь халдвартай. Одоо халдвартай байлаа ч гэсэн энэ уугаад эхлээд нэг 10-14 хоногийн дараа бас халдваргүй болчихно. Тэр бас хэтэрхий одоо ингээд болгоомжлоо та одоо сэрдээд хүмүүс ижилээд гэж юм. Эндээс болоод бас сүрийн өвчин хэдийгээр ингээд хатдаг ч гэсэн нөгөө талдаа сүрээтэй хүмүүсийг ялгуурлан гадуурхах хад үзэх юм үзэгдэл нийгэм зөндөө байдаг. Энэ одоо ялгуурлан гадуурхалтаас болоод сүрээтэй хүмүүс өвчин нууд эмчилгээнээсээ одоо хаширдаг, зайлсхийдэг. Тэгээ энэ эргээд сүрийн тархалтанд одоо нөлөөлөд байна л да. Тэгэхээр одоо сүрээтэй хүмүүсийг бас зөвөр ойлгох хэрэгтэй. Одоо энэ бол зүгээр л одоо идэрчдэг бас эмчилгээнд ч гэсэн төлбөр өвчин шүү дээ. Тэгэхээр энэ бас зөв ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь иргэд бол эрүүл мэндийн боловсрол хамгийн чухал болчиход шүү дээ тийм үү. Хэрвээ энэ өвчний талаар зөв мэдээлэлтэй байсан бол бид нар эрт төвшилж чадах юм байна. Зөв эмчилгээнд хамрагдах юм байна. Сүрээ туссан хүмүүсийг ялгуурлан гадуурхах юм байна гэх мэт олон талын зүйлүүд гарч ирнэ. За маш их баярлалаа. Бидний ярилцах цаг дууссан байна. Өнөөдөр сүрээ өвчнөд тэмцэтгэлийн нөхцөлд тохиож байгаа учраас бид сүрээ өвчнөд холбоотойгоор үзэгчдэд мэдээлэл өглөө. Ямар ч өвчин байсан гэсэн урьдчилан сэргийлэх, за дээрээс нь сая боловсрол хэмжээ хэлсэнчлэн эрүүл мэндийн мэдлэг боловсролоо иргэд дэвшлүүлэх шаардлагатай байна. Та бүхний ажил хамт төсөө. Өдрөө сайн өнгөрүүлээрэй. Баярлалаа. За хамт та бүхэндээ баярлалаа. Өглөө хөтөлбөр